зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох гэдэг нь иргэн хуулийн этгээд тэдгээрийн эрх болон хууль ёсны ашиг сонирхлол эдийн болон эдийн бус баялагтай холбоотой үүссэн, өөрчлөгдсөн, дуусгар болохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа. Энэ эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг нөхцөл байдлыг тогтоолгохдоо шүүхэд хүсэлт гаргадаг. Шүүхэд гаргасан хүсэлтэнд нөхцөл байдлын талаар ямар эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох талаараа дурдах ёстой бөгөөд өөрийн овог нэр хаяг утас болоод эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох болсон шалтгаан шаардлагуудаа өргөдөлд дурдж мөн гэгчүүд болон бусад холбогдох баримтаар нотлогдож байгаа газруудаас болон гэгчүүдээс баримт хавсархаж өгөх шаардлагатай. Мөн түүнчлэн эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох шүүхийн ажиллагаа нь бол хялбаршуулсан журмаар явагддаг бөгөөд энэ нь 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэгдэхдээ нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр энэ хэргийг хянан шийдвэрлэдэг. Үүгээрээ бусад хэрэгээс ялгаатай онцлогтой байдаг.